За энэ вакцины чанар аюулгүй байдлыг бол өнөөдөр одоо 3 өөр төрлийн байгууллага хариуцсан ажиллаж байна. Тухайлбал эрүүл мэндийн яам, эрүүл мэндийн хөгжлийн төв, мэргэжлийн ялалтын ерөнхий газар гэсэн ийм байгууллагууд тус тусдаа үүрэг гүйцэтгэж байгаа. За дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зөвлөмжөөр бол ер нь бол эмийн зохицуулалтын агентлаг бүх улс орнуудад байдаг. Манай Монгол улсад бол эмийн зохицуулалтын агентлаг хараахан байгуулагдаагүй байна. Удахгүй намрын чуулганаар хэлэлцэгдэх эм эмнэлгийн хэрэгслийн тухай хуулинд бол эмийн зохицуулалтын агентлаг байгуулах тал дээр одоо санал тусгагдаад явж байгаа. Хэрвээ энэ ингээд батлагдах юм бол манай Монгол улс эмийн чанар аюулгүй байдлаа бусад орны жишгээр эмийн зохицуулалтын агентлагаараа зохицуулах ийм эрхцэн орчин бүртгэе. Өнөөдөр тус тусдаа одоо төрийн байгууллагууд гүйцэтгэж байгаа ч гэсэн дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас бол жил бүр одоо энэ вакцины чанар аюулгүй байдлын талаарх холбогдох байгууллагуудад ажиллаж байгаа эмч мэрэгчлэлтэнгүүдийн одоо чадварыг дэвшлүүлэх ийм сургалт явагддаг. Өнгөрсөн онд бол дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас манай энэ Монгол улсын ийм вакцины чанар аюулгүй байдлын талаарх үнэлгээ хийхэд бол манай улсад Монгол улсад бол ийм вакцины одоо чанар аюулгүй байдлын үйл ажиллагаанд бол чанарын удирдлагын тогтолцоог бол нэвтрүүлээгүй байна гэсэн ийм одоо дүгнэлт гарсан. Үүний мөрөөр бол одоо дэлхийн эрүүл мэндийн байгууллага бол манай улсад бол одоо ийм вакцины чанар аюулгүй байдлын үйл ажиллагаанд чанарын удирдлагын тогтолцоог нэвтрүүлэх тал дээр өнөөдрийн сургалт бол явагдаж байгаа. Энэ сургалтын ач холбогдол нь бол цаашид яг энэ вакцины чанар аюулгүй байдлын дээр чанарын удирдлагын тогтолцоог нэвтрүүлэх ийм одоо ажлын ач холбогдол хүлээж байна бид нарыг. За энэ вакцины чанар аюулгүй байдлаа дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зөвлөмжийг бол манай эрүүл мэндийн байгууллага болон эмчнэр өөрийнхөө үйл ажиллагаанд бол өдөр тутам үйл ажиллагаандаа мөрдөж ажиллаж байна. Ер нь бол вакцины талаарх мэдээлэл бол эцэг эхчүүд бол одоо тэр мэдээлэл бол төдийлөн сайн бишээс болж одоо хүүхдүүдтэй бол одоо вакцины одоо хамрагдлалд бол одоо төдийлөн сайн одоо биш байдаг. Тэгэхээр ер нь энэ вакцины одоо чанар аюулгүй байдлын талаар бол манай улс өөрөө бол үйлдвэрлэгч орн биш. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын одоо чанарын урьдчилсан хяналтанд орсон тийм үйлдвэрлэгчийн чанартай вакциныг бол манай улс бол импортлдог. Манай улс бол одоо вакцины үйлдвэрлэл бол одоогоор бол байхгүй байгаа. Тийм учраас бол чанар аюулгүй байдал дээр бол дэлхийн эрүүл мэндийн байгууллагын урьдчилсан хяналтанд орсон ийм чанартай ийм вакцины орж иж байгаа. Тэгэхээр эцэг эхчүүд маань бол яг эмчийн зөвлөснөөр бол одоо ямар нэгэн одоо эм вакциныг бол яг эмчийн одоо заавраар хэрэглэх юм бол таны одоо үр хүүхэд болон таны эрүүл мэндэд бол ямар нэгэн аюулгүй одоо эрсдэлгүй гэж бол итгэж болно.